За сайн байцгаана уу. Энэ удаад хүзэн мөрний чилээ гаргах тасгалзаа. За утас компьютер үзэж байгаа гэдэг ингээд урагшаа болоод удаан суучаар мөрний нисгэр чилээ тэгээд өшөөд ингээд тогтчтой. Энийг хүзүүний ар хэсэгтэй хамт чилээг нь арилгах тасгалзаа. Эхний тасгал хүлдээ мөрний хэмжээтэй заав зогсно. Тэгээд хоёр гараа биенээсээ хүндэрүүлнэ. Иймэрхүү маягтай. Ийм байдал мөрөө тултлан дээш нь өргөөд тэгээд доош нь сул хаяж буулгана. Ийм өргөлөө буулгалаа. За энийг хийхдээ гараа ингэж хүндэрүүлэхгүй. Ингэж хийх юм бол мөр улам чилнэ. Тэгэхээр заавал ингэж хүндэрүүлж чинь. За энийг 20 удаа хий. За дараагийн тасгал толгоороо баг зэрэг арга шиг эдээсэн байдалд мөрөө өргөлөө. Толгоо буцлаа, мөрөө арга ширгүүлээд буулгана. Дахиад харуулъя. Гэдээлээ. Мөр өргөлөө. Буцлаа, мөрөө буулгалаа. Иймэрхүү маягаар. За энэ тасгалыг бас 25 дээр хий. За урд дасгал нь тэрүүн толгоороо эдээсэн байдал мөрөө эргүүлээд буулгаж исэн бол одоо толгоороо эдээсэн байдалд мөрөө ээлжилж эргүүлнэ. Гэхдээ доош нь буулгахгүйгээр тэр хавьд нь ээлжилж ингэж эргүүлнэ. За үүнийг 20 удаа хий. За дөрөвт дасгал нь гараа ардаа алдлаад цэг зогсно. Тэгээ аргашаа арах гэж байгаа мэтэр хүзүүгээ хажууд шин эргүүлнэ. Ингэж. Энийг нэг талдаа 10 удаа хий. Нэг тал руугаа хүзэн муу эргээд тэр тал руугаа илүү хөшин байвал тэр талдаа илүү олон тоотоогоор хийж болно. 10 тал нь илүү хөшин хүзэн муу эргэж байгаа гэж бодоход зөвхөн энэ талдаа нэмэлтээр олон тоогоор хийж олно. Ингээд таслуудаа хийсний дараа бол мөрөө
өргөөд болгоход мөр хамаагүй хөнгөрсөн байгаа. Одоо ийм байдал сонголт хийх юм бол сайн болдог. За сонголтыг хийхдээ гараа ардаа алдлаад ийм байдал. Тэгээд алдсан гараа аль болох доош нь аргашин болгоно. Мөр цээжээ аргашин татаж сунгана гэсэн үг. За 20 секунд тэртээ сунгаж үзье. За эхлэе. Иймэрхүү маягаар хий. Өнөөдрийн дасгал таалагдсан гэдэгт найдаж байна. Ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая.